Z2 ихэн бол танаар дутахгүй харин та бол Z2 ихнэр дутна гэд. Хоёр талах 1000 төгрөг хасцсан ч гэж. Тэгээ саяных тэр баахан инээсээрээ шил зүүцсэн. Харахад шил зүүгээд гэж магадгүй. Тэгээ яг одоогийн бизнес үйлчлэгээний бизнес эрхэлж байгаа залуучууд дээр бол мэдээж асуудал их байгаа. Гэхдээ энэ төрийн хүнд суртал татврын дарамтнаас илүүтэйгээр давсан хүний нөөцийн асуудал гэж байхгүй. Ялангуяа энэ хүний нөөц дээр эд тренд болж байгаа Z2 ихэнд ч гэсэн асуудал байхгүй. Зүгээр л бид нэр эдгээр хүүхдүүдтэй ойлголцож чадахгүй байгаа. Хэрвээ ойлголцоод хамтарч ажиллах чадах тохиолдолд бол эдгээр хүүхдүүд бол үнэхээр гоцоо илүүтэйгээр асуудлыг айгүй гоёор хурдан шийддэг, бүтээмж өндөртэй. Зүгээр л эдгээр хүүхдүүдийн хэрэгцээ бидний дээшээ үеийн ах эгч нарын хэрэгцээнээс ондоо болсон. Дээшээ үед юу байсан гэвэл мэдээж хоолтой ундтай ах, дулаан хувцастай ах, байр, орон гэр, машин гэл ийм байсан бол эдгээр хүүхдүүдэд энэ асуудал аль хэдийн төрөлтөнд шийдэгдсэн. Зүгээр л сэтгэл зүйн хэрэгцээ баг. Эдгээр сэтгэл зүйн хэрэгцээнд нь ойлгох хэрэгцээ, хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөх те өөрийнх нь итгэл үнэмшлийн байлдан дагуулж чадах ийм л хэрэгцээнүүд байна. Эдгээрийг та өгчдөхгүй буюу гурвалжин дүрс рүү дөрвөлжин дүрс чих гэдэг юм бол эдгээр хүүхдүүд дургүй юм а хизээч хийхгүй. За яах өнөө маргаашийнхаа асуудлын төлөө ганц нэг удаа дургүй зүйлээ хийж болно. Гэхдээ урт хугацаанд бол хизээч таныг дагаж таны хүсснээр бол үр дүн гарна хизээч байхгүй. Ялангуяа өнөөдөр бол илүүтэйгээр ажил олохын төлөө өрсөлдөх биш. Ажил олгогч нар сайн ажилтан олохын төлөө өрсөлддөг ийм цаг үе болсон. Тийм учраас Z2 ихэнтэй зөв хамтарч ажиллаж чадахгүй бол та тэр хуваараа бизнес хийн гэж бодоод чирэггүй. Угаасаа хуваараа бизнес хийн гэдэг бол та хүнийг цалинжуулж хүнд сайн сайхан амьдрал бэлгэлэх гээд байгаа юм биш. Улстай их мөнгө төлөх гээд байгаа юм биш. Та бол өөрийнхөө төлөөл хийж байгаа асуудал. Тэгэхээр яг энэ бизнес дээр гарч байгаа гол поинтоо ойлгоод хүний нөөцөө бүрдүүлж ажиллаарай. Бити 2-70,000 төгрөг хасаад байгаарай гэж хэлсэн та.